Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр багш нь та нарт монгол хэлний хичээлээ эхлэхээс өмнө дэвтрээ гаргаад, үзэг харандагаа гаргаад онсороо тавиараа хүүхдүүдээ. ертөнцийн 3-ыг нөхөж гүйцээгээрэй. ертөнцийн 3 хурдан байна. Салхитай тэнгэрийн юу хурдан байж болох вэ хүүхдүүдээ? Салхитай тэнгэрийн юу нь хурдан байж болох вэ? Тэнгэрд юу байдгүй лээ тэрийгээ сайн бодож байгаад юу хурдан билээ гэдгээ бодож байгаад нөхөн бичнэ гэсэн. Сарвал ухаантны юу нэг хурдан байж болох вэ? Сайн морины юу нэг хурдан байж болох вэ? Сайтар бодоод цэгийн оронд нөхөх үгээ олж бичрээ. Багш нь энд салхитай тэнгэрийн юу хурдан гэж бичсэн бэ гэхээр үйл нэг хурдан гэж бичсэн. Сарвал ухаантны санаа нэг хурдан. Сайн морины явдал нэг хурдан гэж бичсэн байна. ертөнцийн 3-ыг дуурайн зохиож бичцгээе. Жишээ нь гэвэл одоо багш нь сая ертөнцийн 3 хурдныг бичсэн байгаа. Түүнтэй ижилхэн багшийнхан зохиосон ертөнцийн 3-ыг бүгдээрээ харъя. Цээж сайтын бодох нэг хурдан. Цэвэр бичигтний бичих нэг хурдан. Цэмбгэр хөдөлгөөн давхих нэг хурдан. Яг багшийнхаа зохиосон шигээ ижилхэн та нар бас дуурайн зохион бичээрэй хүүхдүүдээ. Сайн бодож байгаа багштайгаа ижилхэн дуурайлгаж бичих үү? Эсвэл ертөнцийн 3 хурдан гэсэн шигээ яг ижилхнэр зохиогоод бичцгээе бүгдээрээ. Зохиогоо дууссан байх бүгдээрээ. Цааш нь бүгдээрээ эсрэг утгатай үг бичиж зүйр үгийг гүйцээгээрэй гэсэн байна. Эрт босвол нэгийг үзнэ, цэгцэг унтвал нэгийг сонсно, бурууг хэлж юуг сонсох гэж болох вэ? Эсрэг утгыг олохтой болохоор та улаанаар тэмдэглэсэн байгаа хоёр үгний эсрэг утгыг нь олж бичнэ гэсэн. Гэрт гэдгийн эсрэг үг нь ямар үг вэ? Буруу гэдэг үгийн эсрэг үг нь ямар үг байж болох вэ гэдгийг бодоод цэгийн оронд нөхөн бичнэ гэсэн. Бичээрэй. Эрт гэдэг үгийн эсрэг утга нь орой. Эрт босвол нэгийг үзнэ, орой унтвал нэгийг сонсно. Буруу гэдэг үгийн эсрэг утга нь болохоор зөвийг гэдэг үгийг авсан байна. Бурууг хэлж зөвийг сонс гэсэн зүйр үг байжээ. Оноосон нэр гэж юуг хэлдэм бэ хүүхдүүдээ? Оноосон нэр. Оноосон нэр гэдэг маань болохоор хүн амьтан юмас үзэгдлийн дотроос аль нэгийг нь онцлон ялгахын тулд тусгайлан өгсөн нэрийг оноосон нэр гэж нэрлэдэг байх нэ. Жишээ нь гэвэл Монгол. Монгол гэж юу вэ? Бид манай улсын нэр тийм ээ, Монгол улс. Улсын нэрийг бас
томоор бичдэг байх нь оноож өгсөн учраас томоор бичдэг байна. За богод гэж юу гэж болох вэ? За манай Улаанбаатар хотод богод гэсэн нэртэй юу гэдэг вэ тийм ээ? Богод уул гэж байгаа. Мөн богод хаан гэж байна тийм үү? За туул гэж юу нэрлэдэг байгаа вэ? Туул. Манай Улаанбаатар хотод туул гэсэн нэртэй зүйл юу битэг вүлээ? Сайн байна. Голын нэр байна тийм үү? Туул гол. За хөвсгөл. Хөвсгөл гэдэг маань болохоор манай Монгол улсын аймгийн нэр байна. Хөвсгөл аймаг гэж байна. За аймгийн нэр байна. За хужирт гэж юу хэлээд байгаа юм бол? Хужирт. За сумын нэр байж болно. Тийм ээ, газар усны нэр байж болно. За гих мэдчлэн ингээд хүнд оноож өгсөн болон байгаль дэлхийн юмс үзэгдэлд ингээд оноож онцлон оноогоод өгсөн байгаа тэр зүйлийг оноосон нэр гэж нэрлэдэг байна. За тус бүр хоёр нэр олж дэвтэртээ бичээрэй. За эхний хүснэгтэнд маань улс орны нэрийг олж бичнэ. Жишээ нь гэвэл багш нь Оросын холбооны улс. За манай хойд туршин тийм үү? За өөр ямар улс орн байдаг вүлээ гэдгээ бодож аваад хоёр орны нэрийг бичнэ гэсэн. За дараа нь аймаг сумын нэр. Аймаг манай Монгол улсын аймаг сумдын нэрнээс өөрийнхөө мэдгийг нь олоод хоёр нэрийг олоод биччихнэ гэсэн. Жишээ нь гэвэл Баян-Улгийн аймаг гэж байна. За дараагийнх нь болохоор газар нутгийн нэр. Газар нутгийн нэр. За үүнд юу бичих вэ гэхээр багш нь болохоор Алтай 5 богод гэдэг юм уулын нэр бичсэн. За газар нутаг гэхлээрэ тухайн аймаг суманд нэртэй үзэсгэлэнтэй байгалийн үзэсгэлэнтэй тийм дархан цаазтай тийм газар усны нэрийг бичиж болно гэсэн. За уулын нэр байж болж гэн улс тийм ээ. Өөр бас үзэсгэлэнтэй ямар гоё тийм газрууд байдаг вүлээ тийм ээ. Хад чулууны нэр бас байж болно гэсэн. За хамгийн сүүлийнх нь болохоор гол мөрөнгийн нэр. Гол мөрөн. За бодож байгаад манай Монгол улсад чи ямар гол байдаг вэ? Эсвэл заавал Монгол улс гэхгүй бас гадаад улсын орны гол мөрөн мэддэг бол чи тэрийг бас бичиж болно. За жишээ нь бол багш нь Хэрлэн гол гэж бичсэн байна. Өөр бас Улаанбаатар хотод маань ямар гол байдаг вэ? Чиний очих дуртай газарт чинь ямар гол байдгийг тэрийгээ сайн бодож аваад хоёр нэрийг олж бичнэ гэсэн. За ингээд оноосон нэрнүүдээс хоёрыг олоод энэ бүснэгтээ бүглэн бичгнэ. За бичээ дууссан байхаа. За дараах өгүүлбэрийг ажиглаад алдааг засан бичээрэй гэсэн байна. Дараах өгүүлбэрийг ажиглаад алдааг засан бичнэ. За ямар өгүүлбэр юм бол? За Улаанбаатараас гарсан онгоц Баян-Улгийн аймгийн төвд уулаа. За хаанаас байх нь Улаанбаатараас юу гарсан? Онгоц гарсан байна. За гараад хаашаа очисон байх нь? Баян-Улгийн аймагт очисон байх нь тийм үү? За энэ өгүүлбэрээс алдаатай үг байна уу? За сайн ажиглан хараарай. За бидний сая үзсэн ямар дүрэн орсон өгүүлбэр байна? Оноосон нэр байна тийм үү? Оноосон нэр үгийн дунд болон эхлэл ладагт орсон байсан ч гэсэн оноосон нэр маань томоор л бичигдэнэ гэсэн. Жижигээр биччих юм бол болох уу хөөдөө? Болохгүй. Яагаад гэвэл жижигээр бичих юм бол зүгээр юмыг нэрлсэн ерийн нэр болох гэсэн. Жишээ нь гэвэл ширээ, сандал, шал, хийвэс, хан, тааз гэдэг шиг яг тийм л энгийн нэр үг болно гэсэн. Гэтэл энэ энгийн нэрээс ялгахын тулд оноож өгсөн нэр байдаг гэдэг дүрмийг гаргасан учраас энэ оноосон нэр маань бас ерийн нэрнээс ялгагддаг байх нэ. За энд ямар алдаатай үгс байна? За багш нь бол эндээс 2 алдааг олж харсан. За ямар 2 алдаа байсан бэ гэхээр мэдээж хэрэг
хоёр оноож өгсөн нэрэнд маань алдаа гарсан байна. Улаанбаатараас Баян үлгий гэдэг хоёр оноосон нэрэн дээр маань алдаа гарсан. Ямар алдаа гарсан бэ гэхээр нөгөө дүрмээ бид нэр санах хэрэгтэй. Оноосон нэрийг Балархай эгшгийг гээж болохгүй. Гэтэл энэ дээр оноож өгсөн нэрийн маань Балархай эгшиг маань байхгүй гээгдсэн байна. Тэгэхээр энэ Улаанбаатар гэдэг үгэн дээр маань алдаа гарсан учраас нэг алдаа нэ. Оноосон нэрийн Балархай эгшгийн дүрмийг алдсан байна, тийм үү? За хоёр дахь алдаа маань болохоор Баян үлгий гэдэг үгэн дээр. За Баян үлгий гэдэг үгэн дээр ямар дүрмийн алдаа гарсан бэ гэхээр Баян үлгий гэдэг маань өөрөө хоёр үгнээс бүтсэн нэг үг байна. Оноосон нэр байна. Оноосон нэр маань хоёр үгнээс бүтсэн тохиолдолд эгшгээр эхэлсэн үеэр эхэлсэн байвал энэ үлгий гэдэг үг байна, тийм үү? Эгшгээр эхэлсэн байна. Ийм тохиолдолд эгшгээр эхэлсэн үг маань томоор бичигдэх ёстой. Жишээ нь гэвэл хоёр үедээ ямар үг байдаг вүлээ эгшгээр эхэлсэн. Намын эрдэнэ гэх үг байна. Намын эрдэнэ гэдэг үгэн дээр бид нар шууд залгаж бичиж болох уу? Болохгүй. Яг энэ Баян үлгий гэдэг дүрмийн алдаатай болно гэсэн. Эрдэнэ гэдэг маань өөрөө эгшгээр эхэлсэн байгаа учраас эгшгийг нь томоор бичих ёстой. Эгшгээ томоор бичээд тусад нь заавал дундаа зураастай тусдаа бичих ёстой байх нэ. Ингээд Баян үлгий Улаанбаатараас гэдэг хоёр үгэн дээр дүрмийн алдаа гарсан байх нэ. Багш шигээ ингэж алдааг олж харсан хүүхдүүд байх юм бол мундаг хүүхдүүд байх нэ. Ингээд багшийнхан өнөөдрийн хичээл дараагийн хичээлдээ эргэн уулзалтлаа. Түр баяртай.